Ним өмнө ингээд миний хүсэл мөрөглүүд нурж унж байгаа юм шиг санагдаж байна. Яа, мэдээч. Үгүй гэдгийг би мэднэ дахиад хичээж болно. Өөрсөндөө гоё хүсэл мөрөглүүд мөн байгаа. Гэтэл хүн ингээд хичээж үзээд тэгээд болохгүй бол ямар муухай юм бэ? Намайг засч хэрэгэдэг. Энэ бол миний өнгөрсөн 3 жилийн түүх. Би 10 жилийн төгсөөд их сургуульд оруулгүй шууд завсар жил авсан ба энэ нь төлөвснөөс маань арай урт болж таарсан. Мэдээж энэ хугацаанд би өөртөө маш ихээр анхаарж олон зүйлийг сурч мэдэж гэр бүлдээ хамгийн хэрэгтэй хүн байж бүр шүлгийн номоо гаргаж амжсан ч гэсэн 3 жил их сургуульгүй байна гэдэг бусдын нүдэнд үнэлэгдэх үнэлэмжийг маш ихээр бууруулдаг. Ерөнхийдөө чи хинч биш болж харагдана л гэсэн үг. Энэ хугацаанд олж авсан зүйл нь илүү их. Хинч чамд заал зөвлөхгүй, хаашаа явахаа мэдэхгүй үед л чи өөрийнхөө яг хэн бэ гэдгийг 100% ойлгоно. Бас ухаарна. Oh my god. Энэ жинсээ тэтсэн суултаа. Ингээд эцэст нь би Америк өнгөрийн 4 их сургуульд тэнцсэн ба дунд нь миний хүсч мөрөөддөг байсан газарч багтсан. Хэдий хамгийн хэр зорж байсан зүйл маань арай өөр байсан ч тэнцсэн хариугаа авах нь аль хэдийн өөрийгөө боломжгүй болжээ гэж итгэсэн байсан надад шинээр уран зургийг бий болгож хаа нэгтээ миний орон зай байгаа юм байна гэх мэдрэмжийг өгсөн учраас хичээвэл чадгал юм байна шүү дээ гэж өөртөө баталсан учраас дэндүү чухал мөч байсан. Нэг хэлэхэд цаашдаа дахиад намайг юу хүлээж байгааг би сайн мэдгүй. Ер нь бол хамгийн сайхан бүхэн гэдэг хэлбэртэй. Хүн бүрийн цаг хугацаа өөрөөр үргэлжилдэг гэдэг үгийг та сонсч байсан баг. Гэхдээ энэ энгийн нэг хоосон үг биш. Дэндүү үнэн бөгөөд ардаа маш олон түүхийг агуулсан байдаг гэдгийг би өөрийн амьдралаараа тулсан. Бусдаас өөр сонголт хийж, өөр цаг хугацаагаар амьдрна гэдэг хэдий сорилттой ч гэлээ боломжгүй зүйл биш. Та сонголтоо зөв бодож гаргасан бол, сайтар тунгаасан бол тэгээд түүндээ тууштай байгаа бол багаар заавал хүржил таараа. Миний хувьд өнгөрсөн 3 жил унал бусалтаар дүүрэн байлаа.
ингээд цаашдаа энэ хаяг дээрээ Унгар дахь амьдрал болон Европ дахь аяллууд өөр бусад олон түүхүүтэй хуваалцах болохоор та надтай хамт байгаарай. Баяртай.